Улсын хэмжээнд ипотекийн санхүүжилтийн хүртээмж хангалтгүй байгаа тул өнөөдрийн байдлаар 47 мянган хүн хүлээлгэнд байгааг үе шаттайгаар шийдвэрлэх юм байна. Гэвч хүлээх зур зах зээл дээр орон сууцны үн улам нэмэгцээр байна. Энэ оны 4-р сарын байдлаар шинэ орон сууцны үн өнгөрсөн оны мөн үеэс 7%-аар, хуучин орон сууцны үн 10%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Тодорхой зорилтод бүлгэж хэмжүүлэх ёстой. Дээр нь олон төрлийн сонголтуудыг бий болгох ёстой. Энэ чиглэлээр ипотекийн журамд өөрчлөлт оруулаад энэ санал аваад одоо холбогдох байгууллага банкудаас санал авах түвшиндээ явж байна. Энэ саналыг эзэслээд бид энэ дээр шийдлээ гаргана. Дээр нь засгийн газартай хамтарч орон сууцны санхүүжилтийн банк байгуулах энэ хуулийн төсөлд оролцож ажиллаж байгаа. Орон сууцны одоо 1 м квадрат талбай одоо дундаж үн 2026 оны 4-р сарын байдлаар бол 9.3% өссөн байна. За энийг одоо насжилтаар нь задлаад аваад үзэх юм бол шинэ орон сууцны одоо 1 м квадрат талбайн дундаж өртөг бол 7.6%-аар, хуучин орон сууцных бол 10%-аар одоо өмнөхний үетэй харьцуулахад бол одоо өссөн одоо ийм дүнтэй гарч байна. За тэгэхээр шинэ орон сууцны хувьд бол 1 м квадрат талбайн одоо дундаж үн бол 4.8 сая төгрөгийн одоо ийм дундаж үнэтэй байна. За дүүргэн задлаад аваад үзэх юм нийслэлийн Сүхбаатар дүүрэгт бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр буюу шинэ орон сууцны 1 м квадрат талбайн дундаж өртөг 5.8 сая төгрөг байна. За хан уул дүүрэгт 4.7 сая төгрөг, за Баян зүрх дүүрэг 4.6 сая төгрөг, Баян уул дүүрэг 4.5 сая төгрөг, за Сонгон найрхан дүүрэг талд бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн хямд буюу 3.4 сая төгрөгийн одоо ийм дундаж үнэтэй одоо борлуулагдаж байна. Ийхүү орон сууцны үн нэмэгдэхтэй зэрэгцэн ипотекийн хүртээмж буурч байна. Үнээс үүдэн иргэдийн орон сууц худалдаа авах боломж улмал хомигдоход хүрээд байгаа юм а. Өөрөөр хэлбэл эрэлт нэмэгдэж байгаа ч нийлүүлэлт хангалтгүй дээрээс санхүүжилтийн асуудал яригдж байна. Иймд ганцхан ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх биш, бүтцийн асуудлыг мөн цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлж байна.